49-р анги. Гэрэлт буддаа бадамлынхаа түүхүй. Ямар хүчтэй сүнсний хүч вэ гэж Лимийн дотроо баг зэрэг цочин бодов. Наривчлалын хувьд энэ үгний сүнсний хүч муу үеийнхээс ч давж байлаа. Муу үе амьдралынхаа ихэнх хүчийг тулааны зам зориулсан хүн. Бичээсийн мастер гэдэг нь түүний хувьд хажуугийн нэг мэрэгжил төдий. Харин энэ үгэн бол жинхэнэ мэрэгжлийн бичээсийн мастер. Насан туршдаа бичээсийн техникт амьдралаа зориулсан хүний хувьд тулааны зам бяцлах нь зөвхөн насаа орцсгож бичээсийн техникийн хязгааргүй нууцыг илүү удаан судлах арга хэрэгсэл байдаг. Ийм хүний бичээсийн замд ирэх хүрсэн амжилт үнэхээр сүрдэн байхаас аргагүй. Лимийн хэсэг ажилласны дараа харцаа буудуурлав. Тэгтэл Лин Шаод нь тэр залуу охиныг нүдээс завчлгүй ширтэж байлаа. Энэ дүүч үнэхээр гахаа юм да. Лин Шаод нь ухаан алдсан мэт төрхийг хараад Лиминий толгой өвдөх шиг болов. Тэр даруй тоо Лин Шаодныг ядрав. Лин Шаод нь зочиж эцсийн янзтай боллоо. Тэр ховжинч заримдаа толгой нь удаан ажилтдаг хүн. Тул гимгүү цайлган толгоогоо майжв. Яг энэ үед Лимийн охины сүнсний хүчний хэлбэлзэл өөрчлөгдөхийг анзаарав. Тогтургүй чичиргээ үсжээ. Түүний өмнө давхарлан гялцаж байсан бичээсийн тэмдэгтүүд оч өсөргөж утаа гаргаж эхлэв. Дараагийн агшинд тэд гинт дэлбэрч олон өнгийн гэрэл тал тишээ цацарлаа. Залуу охин ядарсан харагдаж урам хугарсан өнгөөр санаа алдан хэлв. "Өвөө, би дахиад бүтлгүйтчихлээ." Бясалгаж буй мэт тайван сууж байсан өвгөн нүдээ нээж инээмсэглэн хэлв. "Юу хаан? Чи аль хэдийн маш сайн хийсэн. Ингэж үргэлжлүүлвэл дахиад хэдэн сар эсвэл 1 жилийн дараа бичээсийн мастерын гэрчлэгээ авч чадна. Өвөө нь өмнө 18 таад гэрчлэгээ авсан. Харин чи магадгүй 16 таад оройтлоо гэхэд 17 таад аавна. Энэ охин бол бичээсийн холбооны авьяаслаг бичээсийн суутан Ван Ихон байлаа. Харин өвөө нь түүний өвөө. Бичээсийн холбооны тэргүүн Ван Сэнжив юм. Гэхдээ Цин Шинсонтой харьцуулбал тэр надаас хагас жилээр дүү хэрн бичээсийн техниктэйгээ аль хэдийн надтай эн зэрэгцсэн. Дээрээс нь сүүлийн хэдэн сард миний бичээсийн ахиц мэдэгдэхүйц удааширчлаа. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Суутнууд авьяаснууд үргэлж өөрсдийгөө бусдад харьцуулдаг. Ван Юхан тулааны бясалгалаар Цин Шинсоныг гүйцэх боломжгүй гэдгээ хүлээмжшүүлдэг. Гэвч бичээсийн техник бол түүний гол зам. Энэ тал дээр тэр Цин Шинсонд ялагдахыг хүссэнгүй. Ван Юхан Ван Сэнжи хоёр ярилцаж байх зур хүлээн авах ширээний ихч хүндэтгэлтэйгээр ойртон ирв. Холбооны тэргүүнээ. Юу болов? Ихч хэсэг тэнэгэлзэн Лимин рүү иргэн хэлв. Энэ залуу бичээсийн мастерын шалгалтанд оролцохыг хүсэж байна. Нэр чи хэн бэ? Хэдэн настай вэ? Ван Сэнжи асуув. Лимин хэсэг эргэлзэв. Энэ үгэн бичээсийн холбооны тэргүүн байна гэж тэр бодсонгүй юм. Гэхдээ бичээсийн холбооны тэргүүн гэх байр суурьтай хүний хувьд Лиминээс ямар нэгэн зүйл булаах гэж шунах магадлал бага. Тэнгэрийн аз хаант улсад байхгүй юмын бичээс биеийн бичээсийн мэдлэгээ ил гарахгүй л бол асуудал гарахгүй байх ёстой. Лимин бол хэдэн 10 мянган алтан лингийн төлөө өөрийг нь олзлох гэж шунах дээрэмчид өөдгөө хүмүүст сэрэмжтэй ханддаг. Харин Ван Сэнжи муу үе зэрэг хүмүүсийн хувьд тэр Лиминийг залуу үеийн авьяаслаг бичээсийн мастер гэж л харна. Үүнийг бодоод Лимин үннээр нь хэлв. Лимин 15 таа гэдгийг сонссон Ван Юханы нүд томорлоо. Тэр Лиминийг толгооноос нь хөл хүртэл хідэнтэй шинжив. Энэ залуу хүүч бас суутан гэж үү? Нас нь өөрөөс нь дүү, бясалгал нь өндөр биш. Энэ хүү зүгээр л цаг үрж зугаацах гэж байгаа юм биш үз. Гэхдээ бичээсийн холбоо материал ховор эрдэнэс өгдөггүй. Тоглох гэсэн хүү энд ирэхгүй. Учир нь ийм шалгалт хэдэн мянган алтан лин зарцуулна. Үнэхээр тоглоом хийж ирсэн бол тэр хүний толгойд тун ноцтой гэмтсэн бах. Ван Сэнжи хэлв. Чи материал болон ховор эрдэнэсээ өөрөө бэлдэх ёстой гэдгийг мэдэж байгаа юу? Мэдэж байна. Би бичээсийн холбооноос судалж авмаар байна. Лимин ингэж хэлээ жижиг цагсаалт бичсэн цаас гаргав. Лимин дарангуулагч тэмдэг хийхээр шийдсэн байлаа. Гэхдээ энэ хэлбэршүүлсэн хувилбар. Хэлбэршүүлсэн хувилбарт Тэнгэрийн хорхоон торох хэрэггүй тул хийхэд хамаагүй амар. Гэхдээ өөр нөлөө нарай сул мөн дотроо бичээсийн чадвар агуулахгүй. Түүний зорилго мөн шалгалтанд тэнцэх. Хүн бүрийг зочирдуулах хэрэг байхгүй. Дарангуулагч тэмдэг дотор Тэнгэрийн аз хаант улсад аль хэдийн алдагдсан бичээсийн зарим техник агуулгадаг тул Лимин тэднийг ил гаргахыг хүссэнгүй. Энэ материалуудыг авч чадвал баярлана. Лимин дэлгэрэнгүй жагсаалтаа хүлээн авах ширээний хичэд өглөө. Энэ жагсаалтыг авч Ван Сэнжигаас зөвшөөрсөн дохио авсны дараа хэлв. За,
Харин та ямар төрлийн ховор эрдэнэс ашиглах вэ? Би сэлэм ашигламаар байна. Тийм ээ, бичээсийн тэмдэг тавьсны дараа тэр ховор эрдэнэс минийх болох уу? Мэдээж эрдэнэс болон материалууд уг нь шалгалтанд зориулж та өөрөө худалдаж авч байгаа зүйл. Надтай хамт ижил сэлэм сонгоно уу? За. Лимийн гарахад Ван Юхан түүний нураг алга болтол ширцээр байлаа. Тэгэд намуухан бовтнов. Өө энэ залуу дөнгөж 15 та ирнэ бичээсийн мастрын шалгалт өгөх гэж байна. Хэрв тэнцчихвэл би зөвхөн Цин Шинсонд ялагдаа зогсохгүй түүнд ч ялагдах нь. Ван Сэнжи инээмсэглэн хариулав. Бичээсийн мастрын шалгалт тийм амар зүйл биш. Энэ залуу хүү шалгалт өгөхөөр зүрхэлж байгаа бол заавал өөрийн гэсэн онцгой чадвартай байх ёстой. Магадгүй Тэнгэрийн Аз хаант улсын хүн ч биш байж магадна. Ямар нэг даяанч эсвэл мастер шеф байх боломжтой. Төрөлхийн авьяас нь сайн, дээрэс нь хичээнгүй байх. 15 таада бичээсийн мастрын шалгалт өгч Тэнгэрийн Аз хотын залуу бичээсийн авьяаснуудыг бүгдийг нь дараад өөрийн нэр алдрыг бүтээхийг хүсэж байгаа болтой. Хаха, гэхдээ энэ тийм амар бишээ. Ингэж хэлээд Ван Сэнжи дуу дамжуулах сахиус асааж ихэвчлэн бичээсийн шалгалтыг хариуцдаг хоёр бичээсийн мастер захиа илгээж хамт ирэхийг тушаав. Ван Юхан нуруула хазан намуухан хэлв. Би түүнд ялагдахгүй. Цин Шинсонд ч ялагдахгүй. Бичээсийн холбоонд шалгалтанд ашиглах зориултын ховор эрдэнсүүд байдаг. Лимийн сонголтуудыг харж байгаад нэг сайн урт сэлэм сонгов. Энэ сэлэв 3600 алтан лянтны үнэтэй. Агуулхад байсан илүү үнэтэй эрдэнсүүдийн нэг байлаа. Хүлээ авах ширээний ихч баг зэрэг гайхав. Ер нь бичээсийн мастрын шалгалтанд оролцогчид арай даруухан хямд эрдэнэс сонгодог. Гэтэл энэ залуу хүү ийм үнэтэй зүйл сонгож байна. Гэр бүл нь хит баян юм уу? Эсвэл өөртөө маш их ихтэй юм болов уу? Лимийн өөрийн бодолтой байв. Нэгэнт ховор эрдэнэс сонгох хэрэгтэй болсон юм чинь үргэлтгэхээр муу зүйл сонгож болохгүй. Илүү чанартай эрдэнэс сонгож дээр нь сайн бичээсийн тэмдэг тавьбал сүүлд өндөр үнээр зарж чадна. Игч сануулав. Манай эрдэнэс нэгэнт зарагдсан бол буцаад солих боломжгүй. Тэр Лимийн өөрийгөө хууртагдсан мэт бодохгүй гэж хүссэнгүй. Энэ сэлбийг үнэхээр сонгож байгаа эсхийг нь баталгаажуулахыг хүсжээ. Лимийн 4 алтан дэвсгэрт гарган жаахан хичингүүрэн инээмсэглэв. Үүнийг мэдж байна. Тэгвэл надтай хамт ирээрээ. Төлбөр дууссаны дараа хүлээ авах ширээнийгч Лиминийг дахин шалгалтын өрөө рүү хүргээд явлаа. Бичээсийн өрөө буцаж ороход Лимийн өрөөнд өмнө байгаагүй хоёр хүн ирсэн байхыг харав. Тэд 40-50 настай харагдана. Нэг нь урт ногоон дээл өмссөн дунд иргэм насны ир. Нөгөө нь үргэлж инээмсэглэж байдаг мэт маш ийдэг махлаг хөгшин байлаа. Энэ хоёр бол бичээсийн холбооны шалгалтыг хариуцдаг шалгагчид байв. Ван Сэнжи жирийн үед ийм шалгалтанд оролцдоггүй. Гэвч энэ удаа сонирхол нь төрж үлдэн ажиглахаар болжээ. Бэлэн үү? Ван Сэнжи асуув. Лимийн толгой төглөө. Тэр урт сэлмийг бичээсийн чулууны давцсан дээр тавив. Дараа нь бичээс хийх материалуудыг нэг нэгээр нь дэлгэхлээ. Бичээсийн холбооны материалууд аль хэдийн маш сайн боловсруулагдсан тул Лимийн тэднийг нунтаглах, цэвэршүүлэх, хайлуулах зэрэг ажил хийх шаардлагагүй байлаа. Урт ногоон дээлтэй дунд иргэм насны Лимийн рүү илэрхийлэлгүй хараад хэлв. Энэ шалгалтын хугацаа 2 цаг. Дараалан 3 удаа бүтлгүүтвэл унсан тооцно. Эцсийн бүтээлийн хүч нэмэгдүүлэх нөлөө 20% хүрэхгүй бол мөн унсан тооцно. Ойлголоо. Сайн, эхэлж болно. Дунд иргэм насны илсэн цагийг эргүүлв. Доторх илс чимээгүйгэн урсж эхэллээ. Лимийн хэсэг зур нүдэн ань 50 суув. Би доторх жинхэнэ их хүчний хамгийн сайн төлөвт хүртэл эргэлдүүлв. Дараа нь 2 гараа урагш сунгалаа. Цэнхэр өнгийн шингэний хідэн жижиг тусал яг Лиминий удирдлаганд байгаа мэт түүний алган төсрөн ирэв. Энэ бол зүгээр нэг энгийн хөдөлгөөн. Гэхдээ тэнд байсан хүмүүс тэр залуу цэнхэр шингэнийг маш хүчтэй сүнсний хүчээр бүрхэж байгааг мэдэрч чадлаа. Энэ сүнсний хүч энэ залуу магадгүй 5 дахь зэрэглэлийн авьяастай байж мэднэ. Ван Сэнжи гайхан хэлв. 15 таада шалгалт өгөхөөр зүрхэлсэн аргагүй юм. Чадвартай хөв байна. Дунд иргэм насны удаанаар толгой төхөв. Ван Юхан уруулаа жимэв. Тэр ч мөн Лиминий сүнсний хүчийг мэдэрсэн байлаа. Дотроо бухтнав. 5 дахь зэрэглэлийн сүнсний авьяас гэж үү? Надтай адилхан байна. Өмнө миний цорын ганц өрсөлдөгч Цин Шинсон байсан. Одоо дахиад нэг гарч ирлээ. 5 дахь зэрэглэлийн авьяас маш ховор. Ерөнхийдөө тулаанчийн сүнсний авьяас, тулааны авьяас хоёрын зөрүү их байдаггүй. Гэхдээ сүнсний авьяас ихэвчлэн тулааны авьяасаас доогоор байдаг. Тиймээс өндөр зэрэглэлийн сүнсний авьяас бүр ч ховор. Хэрв 5 дахь зэрэглэлийн тулааны авьяас 10 жилд нэг гардаг бол 5 дахь зэрэглэлийн сүнсний авьяас 20 бүр 30 жилд нэг л тохиод. Ван Юханы хувьд авьяас ердөө 4-р зэрэгэл.
Гэхдээ сүнсний авьяас нь тулааны авьяасаас өндөр, өвөө нь өвөөгөөсөө өвлсөн зүйл байж магадгүй. Ван Йоханы дунд 5 дугаар зэрэглэлийн сүнсний авьяас бол хэдэн 10 жилд нэг тохиох дээд түвшний бичээсийн авьяас байлаа. Дээр нь Ван Синжэ багаас нь түүнийг зөөлөн чиглүүлж ирсэн. Одоо бичээсийн техник авьяасын хувьд тэр Цин Шинсуантай ойролцоо. Гэхдээ нас нь арай ах. Үндэ Лимийн 5 дугаар зэрэглэлийн сүнсний авьяастай биш. Гэвч түүний ашиглаж буй сүнсний аргын томьёо бол Тэнгэрлэг орноос гаралтай дарангуулагч сүнсний арга. Тиймээс тэр сүнсний хүчээ маш сайн нэвтрүүлж яг л гарт нь үл үзэгдэх утаснууд холбогдсон мэт сэтгэгдэл төрүүлж чаддаг байлаа. Хэрв Лиминий эхний хөдөлгөөн Ван Синжийг гайхруулсан бол дараагийн хөдөлгөөн тэнд байсан бүх хүнийг болгоомжгүй зүйл мэт буй мэт болгож орхив. Цэнхэр туслууд Лиминий хурууны үзүүрт түрмэгцээ түүний хуруунууд бүдэг сүүдэр мэт хурдан хөдөлж эхлэв. Туслууд хурууны хөдөлгөөнөөр зөөлөн татагдан сунжирч шөнийн тэнгэрт гялзах хөх сөлрүүд мэт агаар зураас татлаа. Тэдний хөдөлгөөн бүрийн араас бүдэг гэрэлт мөр үлдэнэ. Яг л гялцсан солирын сүүл агаар зурус үлдээж буй мэт. Хэрхэн нүд ирмхийн зур нарийн төвхтэй нэгэн тэмдэг бүрэн бүтжээ. Ван Синжи огцом амьсгаа татав. Үргэлж инээмсэглэж байдаг махлах хөгшний инээмсэглэж хүртэл царцав. Гэрэлт буддаа бадамлынхаа түүхүй. Энгийн хүн зөвхөн сонирхон харна. Харин мэрэгчлэлтэн бол доторх аргыг нь олж харна. Лиминий гарын хөдөлгөөн үйлс хөвж гол мөрөн урсаж буй мэт байлаа. Бичээсийн маструудын дунд үүнийг тусгай нэрээр нэрлэдэг. Гэрэлт буддаа бадамлынхаа түүхүй. Гэрэлт буддаа гэдэг нь эртний домогт гардаг мянган хурууд буддаа юм. Домогт өгүүлснээр тэр буддаа 10 гартай, гар бүр нь мянган хуруутай байжээ. Жил бүр гэрэлт буддаа цэцэрлэгт усан бадамлынхаа дэлгэрхэд тэр үрийг нь түүдэг байсан гэдэг. Нэгэн хөдөлгөөнөөр гэрэлт буддаа хэдэн зуун бадамлынхааны үр түүж чаддаг байв. Тиймээс эртний шашны сударт түүнийг гэрэлт буддаа бадамлынхаа түүхүй гэж дүрлэлсэн байдаг. Харин бичээсийн мастер энэ нэрийг бичээсийн тэмдгийг тийм хурдан зурж хөдөлгөөний араас сүүдэр үлдээдэг хосгүй их мастеруудыг дүрслэхэд ашигладаг болсон. Зөвхөн зурх хурдыг ярил тулааны бясалгал өндөр, зарим бичээсийн мастер үүнээс ч хурдан байж болно. Гэвч тийм өндөр хурдтай үед сүнсний хүчээ тогтвортой нарийн алдаагүй хадгална гэдэг тэнгэрт гарахаас ч хэцүү. Ийм хөдөлгөөний сүүдэр бий болохын тулд тэнгэрийг эсэргүүцэн мэдрэх чадвар мөн асар их шаргуу бэлтгэл хэрэгтэй. Нин залуу хүү хэдэн настай гэж ихийн хөвлөд байхдаа бичээсийн техник сурч эхэлсэн байлаач ийм хурууны хурдтай ийм чадварлуу байх боломжгүй. Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 50 дугаар бүлэг материалыг олж авсан нь Ван Синжи энэ залуугийн бичээс зурх арга Тэнгэрийн Аз хаан тулсын ямар ч урсгал сургуулаас гаралгүй гэдгийг маш хурдан анзаарав. Түүний техник илүү нарийн төвхтэй дээрээс нь харьцуулшгүй жигд байлаа. Энэ залуугийн багшийн бүлгэм Тэнгэрийн Аз хаан тулсаас гаралтай биш байна. Урт ногоон дээлтэй дунд иргэм насны ир хэлв. Түүнээс гадна тэдний сургалтын арга манахаас хавгүй илүү хөгжсөн байна. Олон өнгийн гэрлүүд агаарт зэрэг дэлгэрв. Тэдний зам мөр хоорондоо сүлжилдэн харж буй хүмүүсийн томорсон нүдэнд гэрлийн сүлжээ мэт тусаж гялалцсан бүдэг мөр үлдээж байлаа. Ван Юхан амьсгаагаа даран харж байв. Тэр тэмдэг доторх сүнсний хүчинд туйлын нарийн болгоомжтой өөрчлөлт мэдрэгдэнэ. Бичээсийн тэмдэг зурхад хамгийн хэцүү зүйл бол сүнсний хүчний өчүүхэн хэлбэлзэл бүрийг яг таг тооцоолох. Багахан алдаа гарвал бүх зүйл бүтлгүйтнэ. Гэвч энэ залуугийн гарт жижиг өөрчлөлт бүр төрөлхийн зүүн совин мэт яг тохирч байлаа. Түүний чадварлаг гар доор тэмдгүүд яг л зураачийн гараар ам орж уй цэцэг шувуу мэт бүтэж байв. Тэдгээрийн жижиг шувууд далавчаа дэлгэн нисэх гэж буй мэт санагдана. Эхэндээ Ван Юханы зүрхэнд энэ залууд давтагдах вэ гэж нууц айдас байсан. Гэвч түүнийг энэ шалгалтанд тэнцэхгүй байгаасаа гэж хүсэж байлаа. Гэвч одоо тэр бүрэн бишрэл гайхшрал давтаж орхив. Эсвэргээрээ зүрхэнд нь энэ залуу хизээч битгий зогсоосоо гэсэн хүсэл төрлөө. Энэ төгс хөдөлгөөн цаг хугацааны төгсгөлд хүртэл үргэлжлэжээсэй гэж бодогдов. Түүний сэтгэлд өчүүхэн чарамсал байсангүй. Энэ мэдрэмж яг л хөгжимчин байгалийн тэнгэрлэг аялгауг бүтнээр нь сонсохыг хүссэнтэй адил. Эсвэл зураач үе үеийн агуу маструудын үлдээсэн хамгийн гайхамшигт зургийг харахыг мөрөөдсөхтэй адил. Ийм мэдрэмж л хүнийг бүх анхаарал сарниулах зүйлээс ангижруулж өөрийн ур чадварын оргилыг хөөцөлдөхөд хүргэдэг. Энэ нэгт Нямба залуугийн төвлөрсөн царайг хараад Ван Юхан эцэст нь өөрийн бичээсийн техникийн ахиц яагаад гацсныг ойлгов. Учир нь тэр Цин Шинсаны хит их тоодог байжээ. Өөрөөс нь хагас жилээр дүү охин өөрийнх нь алхаж буй зам дээр төрүүлж гарах вэ гэж тэр айж байсан юм.
Гэвч одоо Лиминий төгс бичээсийн техникийг хараад тэр гинэт ухаарлаа. Энэ дэлхий хязгааргүй удам, өөртөө надил бүр өөрөөс нь давсан хосгүй авиаснууд тоо томшгүй олон бий. Тэнгэрийн аз хаант улсын залуу үеийн бичээсийн техникт нэгдүгээрт орох гэдэг нь ердөөл хоосон нэрлэл төдий. Цэн Шинсван өөрийг нь давсан хэсэг нь огт чухал биш. Түүний цаашид хөөцөлдөх зүйл бол Цэн Шинсваны сүүдэр байх ёсгүй. Түүнээс цааш байх ёстой. Түүний зорилго Тэнгэрийн аз хаант улсын нэгдүгээр бичээсийн авьяастан болох биш. Харин бичээсийн оргилд хүртэл явах явдал байх ёстой. Минут секунд өнгөрсөөр байлаа. Лиминий өмнө тэмдэг бичээсийн тоо улам нэмэгдэж агаарт давхарлан гэрэлтэж эхлэв. Гэрэл сүүдэр нээлжлэн анивчиж яг л амьсгалж буй мэт хэмнэлтэй байлаа. Лимийн дарангуйлагч тэмдэгт аль хэдийн тассан. Түүнийг зурх нь түүнд амархан болсон байв. Би бэхжүүлэх төвшний 2 дугаар шатны оргилд хүрсэн нь бүх үйл явцыг дэмжих хангалттай жинхэнэ хүчтэй болгосон. Хэдэн сарын өмнөх шиг зовж хүчээ шавах шаардлагагүй болжээ. Өнөөдөр Лиминий бичээс зурх явц онцгой жигд байлаа. Тэр бүх анхаарлаа тэмдэг бүтээхэд зориулж энийн шалгалт гэдгийг ч мартжээ. Хэдэн 10 өнгө гэрэлтсэн тэмдэг бичээс бүрэн бүтсний дараа гэрэл гялсхив. Лиминий сүнсний хүч тэдгэрийг бүгдийг нь нэгтгэн нэг цөнд өргөлжин дүл хэлбэртэй тэмдэг болгон нэгтрууллаа. Энэ удаа Лимин тэмдгийг бичээсийн цаасан дээр тавьсангүй. Харин урт сэлэм тавьсан ширээ рүү авчирч хурууга зөөлөн хөдөлгөв. Тэмдэг чи гэх дуу гарган сэлэм дээр бууж өөрийгөө түүнд шингэн тамгаллаа. Эцсийн дүр төрх нь дүрлзэн асах дүл мэт байв. Бүтлээ. Лиминий гартах сэлмийг хараад Ван Синжигийн зүрх бишрлэр дүрч дотроо эцэст өсгөлөө магтав. Түүний харт сэлмэний ирэн дээр буулаа. Тэр дүлний тэмдэг өөрөөсөө байгалийн мэт мэдрэмж ялгаруулж буйг мэдэрч чадна. Тэр сүнсний хүчээ дотор нь шингээж үзэхэд жинхэнэ их хүч амьсгалах шиг амархан урсаж байлаа. Ван Синжи үүнийг төгс бичээсийн тэмдэг гэдгийг баттай мэдлээ. Гэвч үүнийг зурсан хүн ердөө бие бэхжүүлэх төвшний 2 дугаар шаттай залуу хүү. Тэгвэл энэ тэмдэг зэвсгийн хүчийг хэдийн хэмжээгээр нэмэх бол бичээсийн тэмдэг хүч нэмэгдүүлнэ гэж ярих нь эрийг хурц болгоно гэсэн үг биш. Харин жинхэнэ хүч их хүчний эргэлт урсгалыг сайжруулна гэсэн үг. Хэрэв бичээсийн тэмдэг цаасан дээр байсан бол хэн ч үүнийг хүчийг хэдэн үеэр нэмхийг тодорхойлж чадахгүй. Харин зэвсэг зэрэг ховор эрдэнэс дээр тавигдсан бол туршлагатай бичээсийн мастер өөрийн жинхэнэ их хүчийг эрдэнэс дотор оруулж бичээсийн тэмдэг урсгалд хэрхэн нөлөөлж буйг харж чадна. Ингэснээр бичээсийн тэмдэг тухайн ховор эрдэнэсийн хүчийг хэдэн хувиар нэмэгдүүлэхийг мэднэ. Ван Синжи урт сэлмийг гартаа авч жинхэнэ их хүчээ түүнд төвлөрүүлв. Тэр нүдэн анин мэдрэмжээ даглаа. Хэсэг хугацааны дараа нүдэн нээхэд дотор нь аль хэдийн таамагласан байсан ч гайхсаар байв. Энэ бичээсийн тэмдэг жинхэнэ их хүчний хүчийг ойролцоогоор 32%-аар нэмэгдүүлжээ. Энэ бол мастер төвшний бичээсийн мастрын стандарт. Жинхэнэ их хүчийг 32%-аар нэмэгдүүлж байна. Ван Синжа өөрийн ирэхгүй дуу алдав. Дунд иргэм насны эр хөмсгөө өргөн урт сэлмийг гартаа авлаа. Ерөнхийдөө дөнгөж эхэлж буй бичээсийн мастрын бүтээл 20% нэмэгдэл гарах нь хүртэл хэцүү. Гэтэл энэ залуу 32% төрсөн байна. 20%-аас хойш 1%-аар ахих бүр хэд дахин хэцүү болдог гэдгийг мэдэх хэрэгтэй. Дунд иргэм насны эр олон жил шалгагч хийсэн хүн. Бичээсийн тэмдэг үнэлэх тал дээр Ван Синжагаас хурдан илүү нарийн дүн гаргаж чадна. 32-оос 33% хооронд байна. Тэр урт сэлмийг ширээн дээр тавиад Лиминийг дахин шинжлэн харав. Энэ хүүхэд хаанаас гараад ирв? Нэгэнт л гарч ирлээ. Найз нөхөд би юу? Хамтрагчт нь хэн билээ? Ямар нэг эртний бүлгэмийн мастрын шав юм болов уу? Гэхдээ эртний бүлгэмийн шав яагаад Тэнгэрийн аз хотод ийм жижиг бичээсийн холбоонд ирж бичээсийн мастрын гэрчлэгээ авах гэж байгаа юм бол? Баяр хүргэе Лимин, чи шалгаруулалтыг бүрэн давлаа. Ван Синжи хэлв. Баярлалаа холбооны тэргүүнээ. Чи манай Тэнгэрийн аз хотын бичээсийн холбоонд илсэх үү? Ван Синжи хайхрамжрамгүй мэт асуув. Түүний бодлоор ийм эртний бүлгэмийн шав Тэнгэрийн аз хотын бичээсийн холбоонд илсэхгүй. Асуусан 10 хүнээс аруулаа татгалзах байсан биз. Гэвч Лимин толгойд өгч хариулв. Тиймээ илсхийг хүсэж байна. Ван Синжигийн хүмс үл ялан өргөгдөв. Чи манай бичээсийн холбоонд илсхийг хүсэж байна гэж үү? Би яг энэ зорилгоор л шалгалтанд оролцоор ирсэн юм. Энэ Ван Синжи дотроо гайхав. Тэр Лиминий зорилгыг ойлгож чадсангүй. Лимин шулуухан хэлв. Холбооны тэргуунд үннээр нь хэлэхэд би бичээсийн холбоонд хувь нэмрийн оноо олж материал худалдаж авахын тулд илсэж байна. Материал худалдаж авах гэж үү? Ховор үнэт материал авахад хувь нэмрийн оноо хэрэгтэй. Ийм материалыг ашиглах арга олон.
Энэ хүн өөрөө хэрэглэх гэж байгаа юм уу? Эсвэл багш нь уу? Түүний багш бол хэмжээшгүй өндөр чадвартай настан байх ёстой. Хэрв тийм хүн Тэнгэрийн аз хотчиг жижиг газрын жижиг худалдааны холбооноос материал хайх гэж үү? Ван Синжи хэсэг удаан бодов. Дараа нь баг зэрэг эргэлзэн хэлв. Хэрв чи энэ сэлмийг бичээсээ холбоон зарвал би чамд материал худалдаа авах 3,000% нэмрийн оноо өгье. Лими ихэндээ гайхсан ч дараа нь толгой дотроо асрах баярлав. Тэр олон даалгавар биелүүлэх хэрэгтэй болно гэж санаа зовж байсан юм. Гэтэл Ван Синжи энэ сэлмийг 3,000% нэмрийн оноогоор солих санал тавина гэж бодсонгүй. Өмнө тэр эмийн бичээс хийхэд хэрэгтэй үнэт материалын жагсаалтыг харсан. 3,000 оноо бага тоо биш. Түүнд хэрэгтэй материалуудыг авахд хангалттай. Энэ холбооны тэргүүн өвгөн миний сэлмийг судлах гэж авахыг хүсэж байгаах. Гэхдээ бичээсийн техникүүд нийлмэл олон янз. Бичээсийн техникт гаргууд хүнч болгоомжтойс удаан судлаа гэд амархан тайлж чадахгүй. Магадгүй бичээсийн тэмдгийн зарим нууцыг тайлж хуулбарлахыг хүсэж байгаах. Гэхдээ энэ бараг боломжгүй. Энэ сэлмийг аваад тэр нэг их зүйл олж чадахгүйз. Ингэж одоод Лими хэлв. Холбооны тэргүүнд баярлаа. Би үнэхээр хөв нэмрээ оноо их дутагдж байсан юм. Ёс хийх хэрэггүй. Хэрв нэг өдөр багш чинь Тэнгэрийн аз хотод ирвэл манай Тэнгэрийн аз хотын бичээсийн холбоонд хүндэт зочноор морилын эрхийг урьж байна. Ван Синжи Лиминд ийм сайн нөхцөл санал болгосны хоёр шалтгаан байлаа. Нэгдүгээр тэр энэ сэлмийг судлахыг хүссэн. Хоёрдугаар Лиминийг өөртөө татаж магадгүй түүний ард байгаа нууцлаг бүлгэмтэй танилцахыг боломж олно гэж найджээ. Дөрөвдүгээр түвшний хэрцгий араатны цус 1 жин 1100 алтан лин 150% нэмрийн оноо Тэнгэрийн хөх үүлэн цэцгийн үр 12 ширхэг 600 алтан лин 80% нэмрийн оноо луугийн цусан үндэсний шүс 1 жин 600 алтан лин 60% нэмрийн оноо гэх мэтчлэн ховор үнэт материалууд худалдаалахыг хариуцдаг хүн 40-50 настай дунд иргэм насны эмэгтэй байв. Тэр Лиминий жагсаалтыг өөрийн агуулгатай харьцуулан уншиж таарах бүрдээ үн хэлж байлаа. Таарсан зүйл бүрдээр зогсож Лимин рүү нэг харна. Энэ жаахан хүн ийм олон ховор үнэт зүйл худалдаж аваад эцэст нь юу их гэж байгаа юм бол Лимин хідэн 10 материал жагсаасан тэдний дунд хид хідэн үнэхээр ховор үнэт зүйлс байв. Жишээ нь 4-р түвшний хэрцгий араатны цус жижигхэн савн бараг ховор эрдэнсийн үнэтэй тэнцэн. Хэрв бичээсээ холбооноос гарч зах зээлийн үнээр худалдаж авах гэвэл дор хаяж 3,000 алтан лин болно. Тэгсэн ч заавал олдно гэсэн баталгаа авахгүй. Хагас жилийн өмнө байсан бол Лимин ийм зүйлсийг зүүдлэхээс ч зүрхлэхгүй байлаа. Шаардлагатай алтны хэмжээ хурдан нэмэгдэж 10,000 төгрөв. Хөв нэмрийн онооч бараг 2,000 төглөө. Лин шаууд нь алтны дүн өсхийг хараад чихэнд нь зөвхөн сампингийн под гэх тасралтгүй дуу сонсогдох мэт болов. Дуу гарах бүрд дараагийн зүйлээс айж зүрхэн төгшөж байлаа. Гэхдээ одолгүй тэр бүр мэдрэмжгүй болов. Тэр эцэст нь хүмүүсийн мөнгө усыг урсгах мэт үрэх гэдэг ямар байдгийг харлаа. Нийт 10,010 алтан лин 2,100% нэмрийн оноо. Худалдан авалтаа баталгаажуулах уу? Дунд иргэм насны эмэгтэй сампинга тавиад Лиминээс асуув. Тэнгэрийн аз хотын нэр хүндтэй их мэдлэгтэй бичээсийн мастер хүртэл ийм олон ховор үнэт материалыг нэг дор авдаггүй. Энэ жаахан залуу хин юм бэ? Ийм олон хувь нэмрийн оноог хаанаас авсан хэрэггүй? Тийм ээ, авъя. Лими ингэж хэлээд ханцуунаасаа алтан дэвсгэртүүд болон онооны картаа гаргав. Энэ онооны картын дугаартай бөгөөд бүртгэл дээрх хэдэн хувь нэмрийн оноотойг харуулдаг байлаа. За. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас